За сайн байцгаана та бүхэнд өнөөдрийн амралтын гэрээ. Өнөөдөр бид нэр жил болон уламжлалын зохион байгуулалт инновацийн 7 он гэсэн арга хэмжээний одоо нээлтийг хийж хэвлэлийн бодлыг зарласан байгаа. Уг арга хэмжээ маань одоо Монгол улсад инновацийн талаар ямар бодлого барих юм, энэ инновацийн соёлыг хэрхэн түгэнд илрүүлэх юм, инновацийн зөв төлөвлөлт хэрхэн бий болгох юм, инновацийн үйл ажиллагааг ер нь яаж дэмжих гэдэг талаар бол олон нийтэд инновацийг сурчлах энэ арга хэмжээг бол бодлогын арга хэмжээг зохион байгуулдаг байгаа. Уг арга хэмжээний бол 2017 оны 5 сарын 8-аас 14-ний 7 хоногт 7 хоногийн арга хэмжээ явна. Уг арга хэмжээний үеэр бол шинжлэх ухааны боловсролын хувийн хөгжлийн түвшинлэл сэдвэд уул сэтгэлзүүлэг мөн инновацийн нээлтийн үзэсгэлэн зохиолын бодлого болох ёстой. Инновацийн үндэсний форумыг одоо төрийн байгууллагууд, хувийн хөгжлүүд, ихтэй сургуулиуд, эдийн засгийн байгууллагууд тийм төлөөлөл олгосон 700-аас 800 төлөөлж олгосон үндэсний инновацийн форумыг зохион байгуулалт хийж мөн олон улсын эдийн хөгжлийн даг хурлыг зохион байгуулахаар бид төлөвлөж байгаа. Мөн одоо Best Paper Awards гэх залуу судлаачдын дүнд шилдэг бүтээлийн өгүүллийн одоо уралдаан зарладаг энэ Startup Weekend гэдэг шилдэг одоо төслийн инновацийн төслийн уралдаан зарлан. Тэгээд энэ зохион байгуулалт нь бол Гуамжлын амгалан яам, босос ажиглах спортын яам, нийслэлийн үйлдвэрлэл инновацийн газар, шинжлэх ухааны технологийн сан, шинжлэх ухааны технологийн сургууль болон бусад одоо ихтэй сургуулиуд, олон байгууллагууд ингээд төлөөлөл одоо хамтарсан зохион байгуулж байгаа. Энэ арга хэмжээний талаар бас тодорхой та бүхний асуусан асуултанд манай ажлын хэсэгт ажиллаж байгаа зохион байгуулалтын хамтарч ажиллаж байгаа байгууллагын төлөөллүүд ирсэн байна. Та бүхэнд зөвлөх өгнө. 15 төгрөгийн санхүүжилт олгогдсон байгаа. Тэгэхээр одоо энэ инновацийн 7 хоногийн хүрээнд энэ талбай дээр бол инновацийн бүтээгдэхүүнээр бий болсон үр дүнгуудээр үзэсгэлэн зохион байгуулагдана. Энэ үзэсгэлэн дээр бол яг одоо бэлэн болчихсон үйлдвэр нэвтрүүлэх боломжтой технологиуд анхаарчны гарааны компаниудын бий болсон бүтээгдэхүүнүүдийн олон төр мэдээлэлд танилцуулагдана. За тухайлбал одоо жишээ болгож одоо яг одоо энэ төрийн худалдаа авалтанд ороход бэлэн болчихсон төрийн худалдаа авалтанд оролцож байгаа инновацийн бүтээгдэхүүн жишээлбэл уран хамгааллын өрөөлөнгийн алтан шавжин бэлтгэл заавал орчногоо хөгжлийн яамны худалдаа авалтанд оролцоод одоо гэрээ идэх хэмжээнд явж байна. За дээрэс нь одоо энэ хөдөө аж ахуйн сургуулийн инновацийн бүтээгдэхүүн бол био нөөцөөр ирсэн одоо яг энэ мод тарихын боломжтой шинэ технологи байгаа. Тэгээд энэ технологи бол бид нэр эрүүл мэндийн яамтай хамтраад эхний засгийн эрүүл мэндийн төвийн үүдэн дээр сая энэ хагасаа дээр бид нэр 400 мод тарилаа. Яг энэ биотехнологи инновац шингэсэн био нөөцсөн модны суулгацыг бол бид нэр эрүүл мэндийн эхний засгийн эрүүл мэндийн төвийн уралдаанд суулгасан байгаа. Өмнө дүншлээ одоо мал эмнэлгийн хөрөлөнгийн цусан халдвар болон давхрын цусан халдвар төвчний вакцины технологи бол одоо биокомбинатыг нэвтрэхэд ингээд бэлэн болоод уруулсан гэрээ нэгтгэх гэж байна. Тэгэхээр мэдлэгээр манай эрдэмтдийн бүтээлүүд бол инновацийн гэсэн бүтээгдэхүүн бол одоо нэлээд одоо олон бүтээгдэхүүн байгаа. Ямар ч гэсэн 63 бүтээгдэхүүн бол бүр одоо яг энэ төрийн худалдаа авалтанд оруулах чагсаалт каталог гарсан байгаа. За хүмүүс үдэ аж ахуйн яамтай нийлсэн Монгол үйлдвэрлэлүүд гэдэг каталог дээр бүртлээ манай эрдэмтдийн бүтээлүүд бол гарсан байгаа. Энэ дээр үдэ аж ахуй, малын чиглэлтэй, за дээрэс нь одоо хим технологийн хүрээлэн техник хийсэн бүтээгдэхүүнүүд, анагаахын чиглэлийн эрдэмтдийн хийсэн одоо био онцлогрууд, анагаахны одоо эм бэлтгэлүүд бол эрүүл мэндийн сайдын жагсаалтайгаар төрийн худалдаа авалтанд оролцох одоо энэ бол цаашаа үйлдвэрлэл нэвтрэх боломжтой бүрдэж байгаа. Бидний яамнаас бидний хамгаалалтын яамнаас инновацийн 7 хоногийн хүрээнд ажлын ажиллаж байгаа. Энэ дотор одоо томоохон хэмжээний форум, арга хэмжээний гадна бидэнд бас нэг стартап гэж гарааны арга хэмжээний шинэ старт вейкенд буюу одоо энэ амралтын өдрийг зохион байгуулах арга хэмжээ байгаа. Энэ одоо шинээр гарч иж байгаа гарааны жижиг бизнесийн компаниудыг аж ахуйн нэгжүүдийг одоо үүсгэн байгуулах энэ том үзэсгэлэнд орж байгаа компаниуд нэг хэрэг. Тэрнээс гадна одоо энэ Баянзүрх дүүр буюу шинжлэх ухааны техникийн их сургуулиуд тулгуурлаж энэ арга хэмжээг хийх гэж байгаа. Энэ арга хэмжээ бол ерөөсөө 5 дахь хагасаа бүтэнсээ өдөр ингээд 3 өдөр болж өнгөрдөг. Энэ арга хэмжээ мэргэжлийн баг ажиллана. Гол арга хэмжээ нь хүмүүс 1 минутын одоо Баянзүрхийн залуучууд гэх юм уу 1 минутын одоо яг юу хийх гэж байгаа гарааныхаа тэр жижигхэн бичлэгээ хийж явуулаад тэндээс нь ажлын хэсэг одоо ингээд шалгуулад тэгээд тэр 100 юм уу 200 хүн оролцдог 50 хүн болгоод ингээд нэг
авиаслаг монголчууд чинь ингэж явуулж байгаа сүүлд нь энэ хурд орох 10 сая төгрөгийн мөнгө олгодог. Ийм одоо товчхондоо хэрэг ийм гарааны бизнесийг хөгжүүлж эхэлж байгаа улс орон даяар явж байгаа ийм арга хэмжээ. Жишээлбэл Баян хооморт гэдэг бол ийм Мазалай гэдэг хөлбүү тарганы брендийг нэг 18 настай хүү шалгаруулж гарч ирсэн. Энэ одоо ийм байдлаар одоо бол энэ Баянзүрх дүүр одоо манай Баянзүрх дүүрийн хөдөлмөр албан живжлэгийн дарга одоо мөн шинжлэх ухааны техникийн сургуулийн манай профессор одоо Баянзүрх ирж энэ хүмүүс одоо энэ гарааны стартапын арга хэмжээг мөн энэ том форумын хэмжээнд болж байгаа нэг жижигхэн хэсэг болгож зохион байгуулж байгаагаар бас нэг том төрийн хэмжээний одоо форумоос гадна бас нэг ийм одоо бүх нийт оролцож болох ийм жижиг одоо ийм бас гарааны бизнесийн арга хэмжээ бас энд хавсрагдсан явж байгаа шүү гэдгийг танилцуулах хүссэн юм аа. Гарааны бизнес эхэлж байгаа компаниуд буюу одоо бол энэ Баянзүрх дүүр шинжлэх ухааны техникийн сургууль Баянзүрх дүүрийн замд сая хан уул явуулсан, Баянгол явуулсан, Баян хонгор зэрэг аймагуд явж байна. Шалгуурууд байхгүй. Ерөөсөө өөрсдөө 1 минутын гарааны бизнес эрхлэе гэж байгаа тийм жижиг бизнесийн одоо бичлэгээ тэр ажлын хэсэг болж байгаа одоо манай Баянзүрх дүүрийн хөдөлмөр албан живжлэгийн нийт шинжлэх ухааны техникийн сургуулийн шүтээсийн аяцсан багшийн руу явуулах юм. Тэгэхээр ямар нэгэн шалгуур байхгүй. Тэр шалгуураас нь одоо ингээд нөгөө баг нь сонгож аваад дараагийн одоо шатндаа сургалтанд явуулаад тэгээд 7 хоногийн 3 хоног өдрийн одоо старт викенд гэж яриад байгаа юм. Ийм онцлогтой. Энэ стартап гэдэг энэ арга хэмжээ бол зохион байгуулагдах. За ер нь бол 2 одоо зорилттой зүрх хамрагдаж байгаа. Нэгдүгээрт бол манай шинжлэх ухааны техникийн сургуулийн оюутнууд, хоёрдугаарт бол Баянзүрх дүүрд оршин сууж байгаа залуучууд гэсэн энэ 2. За эхний ээлжид ер нь бол манай сургууль дээр одоо өнгөрсөн жил эсэлтэй стартап викендийг оюутнуудынхаа дунд зохион байгуулсан. Боломжтой Бродик сургуультай хамтарч ажилласан. За энэ арга хэмжээний бас дундын шалгуур болгож энэ Монголын инновацийн 7 хоногийн арга хэмжээний хүрээнд стартап викендийг 12-оос 14-ний өдөр зохион байгуулах юм байнамаа. За 2 сараас эхлээд дэлхийд ажил явагдсан. Тэгээд 125 хүүхэд. За тэрний одоо 45 нь бол яг Баянзүрх бүртгэлтэй ингээд зарлж байгаа. За ингээд одоо бол нэг 30 төсөл эхний шатны шалгуултанд оролцоод за ингээд одоо явж байна. Тэгээд бүтэн хагасанд бол арга хэмжээ явуулсан. Сквотын хэлбэрээр инновацийн бүтээл нийлт үйлчлэн бол энэ талаар нийслэлийн өдрийн инновацийн газрын Асаан өнөөдөр нийслэлийн үйлчлэлийн инновацийн газраас одоо шинжлэх ухааны мэдлэгийг брэнд дэлгэрүүлэх олон нийтэд соёлын хэрэглүүлэх ажилтай идэвхтэй ажиллагатай ажиллаж байгаа юм. Үүний нэг том илэрэл бол энэ инновацийн Монголын инновацийн 7 хоногийн одоо ерхий зохион байгуулагчийн нэмээр ажиллаж байна. Манай нээлттэй үзэсгэлэн нь шинжлэх ухааны байгууллага ихтэй сургууль одоо төрийн нэгдэх гарааны компаниуд мөн одоо инновацийн төлөөлөлсөн одоо 60 гаруй байгууллага нээлттэй үзэсгэлэнд оролцсон. Нээлттэй үзэсгэлэнгийн гол зорилго бол одоо инновацийн тэр бүтээл бүтээгдэхүүн мөн одоо инновацийн мэдлэгийн одоо эргэлтэнд оруулах тэр олзох талуудын нээлттэй тийм уулзалт болно. Хин хаана юм болохгүй байгаа гэдэг тэр асуудлуудаа нээлттэй ярилцах. Мөн төмжлөл нийслэлийн үйлдвэрлэлийн инновацийн газар, оюуны өмч улсын бүртгэлийн газар, шүтсэн шинжлэх ухааны академи одоо нийлж тэнд одоо нээлттэй үзэсгэлэн дээр олон энэ оюуны өмч болон энэ патентуудыг тодорхой хугацаагаар дэлгэж тавих одоо тийм зорилготой ажиллаж байна. За би бас нэг мэдээлэх хэрэгтэй байна. Энэ бүгд 7 оны арга хэмжээний бол бас хамгийн том үйл ажиллагааны энэ инновацийн үндэсний форум гэсэн форум төрийн ордон зохион байгуулж байгаа. Уг форумаар яг өнөөдрийн төвшөнд ягаад энэ форумын ач холбогдол өндөр вэ гэхээр ер нь бодлого гаргагч нар түүний хэрэгжүүлэгчид бүрийн хвшлийнхэн идэвхтэй байгуулж мөр энийг асуудал явж байгаа. Энэ инновацийн салбарын хууль эрх зүйн орчны тогтолцоог хэн сайжруулах юм бэ? Инновацийн зөв бүтэцийн зөв экосистемийг яаж бүрдүүлэх юм гэдэгтээ бүх шатны байгууллагад анхаарал тавьж байгаа. Ийм нэг форум болж байгаа их онцлог. Уг форумд бодлого гаргагч нар төрийн байгууллагууд, хувийн хвшлийнхэн, нийслэлийн бүтээгдэхүүн байгууллагууд, мөн эдийн засгийн байгууллагууд, хувийн хвшлийнхэн, эдийн засгийн байгууллагын дэх гарааны компаниуд, мөн одоо хувийн секторт бизнес хийж байгаа гарааны компаниуд төлөөлөл олж байгаа их онцлог байгаа. Эдгээр хүмүүс маань одоо форум дээр ярих сэдв маань хэрхэн одоо
хууль эрх зүйн орчныг сайжруулахын бид нар ямар проблем тулгараад байгаа юм, энийг яаж шийдвэрлэх вэ гэдэг дээр гол өмсөн асуултаа тавина. Мөн одоо нийслэлээс энэ инновацийн арга хэмжээг яаж дэмжих юм, ер нь инновацийн үйл ажиллагаанд энэ оролцогч талууд маань хэрхэн аль аль нь одоо хоцсон байдлаар оролцож ажиллах ёстой юм бэ гэдэг энэ зарчмаа тогтож үндсэн ойлголтоо нэг болох мөн инновацийн одоо тогтолцоо, инновацийн экосистемийг хэрхэн бүрдүүлэх юм бэ гэдэг талаар мөн бид нар зөвхөн дотооддоо бүрдүүлээд авах уу, эсвэл өөрсдөө бүрдүүлж бүтээгдэхүүнийг гадагшин чиглүүлэх үү, экспортод гаргах уу гэдэгт санал асуулга солилцсон. Энэ дээр бол нэгэн бүтээлч одоо сан санаачлууд гарч ирж энэ өнөөдөр яг энэ хууль эрх зүйн орчныг хүн шийдэж явж байгаа. Энийг яг энэ үед одоо үнэтэй саналуудад гарны төсвөд ихтэй байгаа. Энэ форум дээр бол түрүү чиний дуусан төлөөлөл 700-аас 800-аад одоо төлөөлөл үлдсэн одоогийн байдлаар хийж байгаа. Төрийн одоо төр хувийн хөвшил шинж ухаан гэсэн энэ одоо уялдаа холбоо сайжруулах шаардлагатай байгаа. Бэлэн болсон технологиудыг хувийн хөвшлийг маань нэвтрүүлэх, эрдэмтдийн бүтээлүүдийг түгээн дэлгэрүүлэх, дээрэс нь одоо энэ мэдлэг шинжилгээ инновацийг эдийн засгийн эрүүлтэнд оруулах, түрүүн бас манай нийтийн инновацийн хаалганд оруулах чинь оюуны өмчийг үнэлж, оюуны өмчийг лицензийн гэрээгэж, цааш нь лицензийн гэрээгээр одоо хувийн хөвшлүүд маань эзэмшдэг бүтээлүүдийг нэвтрүүлэх, үйлдвэрлэлээр нэвтрүүлэх, бизнесээ нэвтрүүлэх гэсэн ийм чухал асуудлуудыг энэ инновацийн 7 хоногийн хүрээнд энэ инновацийн форумын хүрээд бэлдэж байгаа учраас бидэд бол одоо холбогдох юм үндсэн зохион байгуулагч нар бол одоо өөрсдөө олон жил бүх хүрээнд бол инновацийн бүтээгдэхүүнүүдийг танилцуулах, түгээн дэлгэрүүлэх, нэвтрүүлэх гэсэн ийм гурван чиглэлээр онцгой анхаарч байгаа шүү гэдэг нь хэлмээр байна. Ер нь бол яг импортоор орж иж байгаа бүтээгдэхүүнд бол маш их байна л да. Зөвхөн бид нар бол инновац мэдлэг шийдэлцээ эдийн засгийг бий болгохын тулд импортыг орлохоос экспортод чиглэсэн бүтээгдэхүүнүүдийг гаргахаар нэлээд зорж байгаа. Импортоор орж иж байгаа бүтээгдэхүүнүүд яг өнөөдрийн байдлаар зарим бүтээгдэхүүн бол мэдээж тодорхой үзүүлэлтээр давуу тал чанартай бүтээгдэхүүн байна. Энэ болон бүтээгдэхүүн болгоныг ярихад бол нэлээд цаг авах. Зарим тохиолдолд мэдээж одоо үйлдвэрлэж байгаа тоо шилтээс хамаарат бүтээгдэхүүний өтгөн жоохон илүү гарах тохиолдол байна. Гэхдээ энэ болгоныг бол нэг өдөр өргөс авсан шийдчихгүй. Зүгээр төр хэрхэн яаж зөв дэмжих юм бэ? Хувийн хвшлийн дээр яаж зөв тактиктэй оролцох юм бэ? Хэрхэн энэ технологи патентуудыг нэвтрүүлэх юм бэ гэдэг асуудал дээр одоо миний түрүүч ярьдаг инновацийн зөв тогтолцоог бүрдүүлж чадах юм бол бид нар импортыг орлохоос экспорт чиглэсэн бүтээгдэхүүнүүдийг олоор бий болгож олмоор Монгол улсын эдийн засгийг мэдлэг зүйн эдийн засаг болох бүрэн боломжтой гэж бодож байгаа. Экспортод гарч байгаа зарим жишээ байна. Жишээлбэл бол улс хамгаалах ухааны хөрөлөнгийнхний хийсэн биологийн бүтээгдэхүүнүүд бол одоо Оросын зах зээл, Хятадын зах зээл рүү гараад ирсэн сайн төслүүд байгаа. Хэмжлэн сайн төслүүд байна гэж байна шүү. Мөн одоо артишок гэсэн бэлгэнтэй хийсэн экспортод гарч байгаа бүтээгдэхүүн талаар бол хүмүүс нэлээд мэдж байгаа. Хэмжлэн олон шивээс тач болно. Сая гадагшаа гарч байгаа жишээний дээр хэллээ шүү дээ. Энэ яг төрийн худалдаа авалтанд орсон. Төрийн худалдаа авалтанд орох гэдэг ямар вэ? Төрийн худалдаа авалтын талаар бол түрүүний чиглэл захирал бол нэлээд бас тодорхой ярьчлаа. Төрийн худалдаа авалтыг дэмжихэд бидэд боломж байгаа. Гэхдээ яг төр юу худалдаж авдаг вэ гэдэг чагсаалтууд байгаа. Мэдээж тэрэн дээр бол хаарсан тоо ширхгээр үйлдвэрлэх асуудал бидэд боломж байгаа. Гэхдээ тодорхой хэмжээгээр өнөөдөр бүх одоо улсын хэмжээнд хангаж чадахгүй ч гэсэн тодорхой хэмжээнд нь үйлдвэрлэлийг удаад хангах юм болцооны ажлууд бол хийх боломжтой байгаа. Энэ талаар та бүхэн мэдж байгаа эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн хажууд гарааны компанитай уулзсан. За одоогийн байдлаар 32 гарааны компаниг улсын бүртгэлээр бүртгэгдээд ирсэн байна. Тэгэхээр энэ бүх гарааны компаниуд бол одоо манай бизнес эрхлэгч нар шиг маш том массив үйлдвэрлэл явуулдаг хүмүүс биш ээ. Та бүхэн мэдж байгаа эрдэм шинжилгээ судалгааны хүрээлэнгүүд бол судалгаа шинжилгээний үр дүнгээ гаргаад технологи гаргаад тэрийг оюуны өмчөөр баталгаажуулаад эргүүлээд нөгөөдгөө үйлдвэрлээд дахиад борлуулна гэдэг энэ бол эрдэм шинжилгээний байгууллагуудыг хийдэг үндсэн ажил биш. Тийм учраас одоо энэ инновацийн 7 хоногийн үр дүнд бид нар юу харж байгаа вэ гэхээр эрдэмтдийн хийсэн энэ инновацийн гэсэн бүтээгдэхүүнүүдийг бизнес эрхлэгч нар маань аваад дэмжиж хамтраад гарааны компанитай нийлээд Монгол улстай нэвтрүүлэх гэдэг ийм чухал асуудал байгаа учраас бид нар энэ жилийн энэ инновацийн 7 хоногийг одоо маш чухалчилж үзэж байгаа. Энэ үзэсгэлэнгийн дараа, энэ форумын дараа бид тодорхой шийдвэрүүд гараад, тодорхой үр дүнгууд гараад төрийн худалдаа авалтанд ч гэсэн орох юм асуудал дээрээс нь одоо шинжлэх ухааны технологийн сан болоод байнгын үзэсгэлэн бол гаргасан байгаа. Үргэлжлэн ингээд одоо
тийм дуртай, сонирхсон, энэ технологиг сонирхсон бүх хүмүүс шинжилгээ технологийн сангийн үйл хас нээлттэй байгаа. Тэнд бол манай эрдэмтдийн бүтээсэн инновацийн бүтээгдэхүүнүүд бэлнээрээ байж байгаа. Тэгэхээр зэрэг манай одоо хэвлэл мэдээллийн хэмжиж гэсэн тэр хувийн хвшлэх хэмжиж тэр нийслэлийн инновацийн газрын гэсэн тэр хүмүүсийг бизнес эрхлэгчдийг хүсэмжилж байгаа тэр технологиудыг инновацийн бүтээгдэхүүнүүдийг одоо хамтарч оролцоод хамтдаа энэ нэг зөвлөн байгуулах одоо шаардлагатай байгаа. Бид бүгдээрээ хамтарч ажиллах юм шаардлагатай. За энэ хурал бол бас 3 дахь жилдээ энэ инновац хадлаа зохион байгуулж байгаа үндсэн арга хэмжээний нэг. За ер нь Монголоор орчуулад нэрийг хэлэх юм бол инновац ба энтерпренершипийн хөгжил гэсэн тийм нэртэй хурал байгаа. Манай хурал бол эмчтэй хувьд дөрвөн одоо урилгын илтгэгч keynote speaker урилдаад байгаа. За нэгдүгээрт нь бол ЮНЕСКОгийн Аз намхан талаа бүсийн шинжилгээ ухааны газрын захирал профессор Хаан гэж хүн илтгэл тавина. За шинжилгээ ухааны технологийн одоо нэгдсэн үндэсний байгууллагын 2030 доктортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд шинжилгээ ухааны технологийн инновацийн гүйцэтгэх үргэлжлэлийг илтгэж явах чинь. За хоёрдугаарт нь Нагаягын их сургуулийн проректор одоо дэд захирал профессор Хинеда гэж хүн болвол одоо ирээдүйн нийгэмд шинжилгээ ухааны технологийн одоо нээлтүүдийн үр гарал гэсэн чиглэлээр илтгэл тавина. За гуравдугаарт нь бол Италийн Баригийн политехникийн их сургуулийн профессор одоо Феррадо гэдэг хүн болвол за нийгмийн инновацийн тухай social innovation гэсэн үгнүүд хэрэгж байгаа нийгмийн инновацийн чиг хандлагын талаар илтгэл тавина. За дөрөвдүгээрт нь бол одоо Солонгосын өмнө Солонгосын залуучуудын бодлого судлалын үндэсний хүрээлэнгийн профессор одоо Кан гэж хүн болвол орчин үеийн одоо залуучуудын энтерпренершип гарааны бизнесийн боловсролын одоо үр дүн ба түүний хэмжигдэхүүн гэсэн ийм одоо солонгос шинжилгээнд илтгэл тавина. Ийм дөрвөн урилгын илтгэгчийг бол бид ураад байгаа. За ингээд бусад одоо цагуудад нь бол манай шинжилгээ ухааны технологийн сургууль, бусад одоо сургууль, Оросын улбаны улсаас шилханавын одоо эдийн засгийн их сургуулийн профессор, за Кубаны одоо их сургуулийн профессор, Кубаны технопарк гэж байдаг Кубаны их сургуулийн. За тэрний захирал ингээд нийтдээ нэг 5 хүн одоо Оросын улбаны улсаас ирж илтгэл тавьгаар байна. За ингээд манай одоо эрдэмтэд судлаачид инновацийн чиглэлээр болон одоо энэтэй холбоотой чиглэлээр судалгаа хийдэг одоо доктор оюутнууд судлаачдын ихтгэл бол тавигдах юм аа. За 5 дахь өдөр нь бол түрүү одоогдаад хэлсэн Монголын залуу эрдэмтдийн холбоотой хамтраад одоо энэ эрдэмтдийн хурлын 2 дахь өдөр нь буюу 5 дахь өдөр залуу судлаачдын дунд шилдэг бүтээл шалгуулах тийм одоо эрдэмтдийн хурал юм аа. За энэ сэтгүүлч та бүхнийг одоо энэ бидний зохион байгуулж байгаа инновацийн технологийн арга хэмжээнд одоо инновацийн талаарх мэдлэгийг түгээх, инновацийн соёлыг Монголын нийгэмд төлөвшүүлэхэд одоо бас хамтран ажиллаж хийж хүсэж байна. Тэгээд уг арга хэмжээг маань хөтөлбөрийн та бүхэн аваад тухайн бүрдэн газар дээр нь суурьжлаад түмэнд илүүлэх ажлыг бас маш сайн хийж өгөх гэж хүсгээр байна. Та бүхэндээ нэлээд баярлалаа.